дахнаас би өөртөө хямдхан олдож байгаа пүүсүүдийг ерөөдөө хямдхан зараад эхэлсэн. За тэгс хүмүүс үннээс нь босно яасан. Оргийн мүү гэсэн их асуулт ирж байна. За мэдээч миний зарж байгаа пүүсүүд бол ориг. За өөрөө би хөлхөн эсрүүцтэй гэж тийм хөлхөн зарах гэсгүй. Зарахч байх. За тийм учраас одоо маргааш нь эзэн лөө гарч байгаа. Зарагдсан. Air Jordan 1 Marina Blue-дээр ориг хөлхийн одоо оргийн одоо батал чарвал их үү, шалгацгаа их үү. За хайрцагны хувьд бол энэ байна. Мэдээч Air Jordan 1-ийн хүн хайрцаг. За энэ чинь хамгийн анхаарах зүйл юм бол энэ цагаан шошго хэсгийг анзаарах хэрэгтэй. За үүнийг бүгдөө UV гэрлэлээр харцгаая. UV гэрлэлээр харах юм бол энэ ингээд ямар нэгэн дутуу хөлөх пүүсний одоо тэмдэглэгээ хэтэр байхгүй. За ингээд сайн харах юм бол бичгэн дээр харагдахгүй ч магадгүй сайн харах юм бол энэ RFID гэдэг энэ чип байдаг. Чипийн одоо ингээд UV гэрлэлээр харах юм бол харагдаж байгаа. За хайрцагч гэсэн үг нь юу яа гэхлээр хардна анзаарах хэрэгтэй. За их маш товчхоноор явцгаая. Маш хурдан явцгаая. За энэ red stamp гэдэг улаан тамга нь ерөөд Nike эсвүүшний талд гэж байрлаж өгсөн байдаг. За пүүл рүү орцгоё. За маш товчхоноор явж байгаа учраас ерөөд хэлбэрийн танаа хар. Ямар ч тийм хэлбэр муутай шиг л оригиналын хэлбэр. За энэ юугаа хоёр үргэлжлүүлдээс нь. За энэ болохоор Nike-ийн Солонгосын Nike гарсан бүх пүүснүүд тийм шар шошготой ирдэг. За энэ байх юм бол баг ирээ оригинал гэж ойлгож болно. За энийг бас дөөрөөс нь байж болох юм. За энэ Jordan-ыг бүгдөө UV гэрлээр харцгаая. За харагдаж байгаа. За арьсны өвдөр ямар нэгэн арьс төсөлтийн тийм тэмдэглэгээ байхгүй. Энэ дотор тэмдэг байхгүй. Цэвэрхэн баг харж болж байна. За бүгдлээ. Арьсан дээр явж. Төсөлтийн тэмдэглээ одоо байхгүй. Энгийнээр бол юм. За хамгийн сүүлд нь шалгах хэрэгтэй зүйл гэх юм бол энэ хайрцаг болон энэ хоёрын зөв мэдээлэл таарж гин үү? За мөн энэ шашин дээр нь UPC гэсэн одоо serial number шиг зүйл байгаа. За энэ serial number шиг зүйлийг та нар одоо Google руу оронгуудаа одоо UPC checker гэх юм уу? Тэнгүүт энийг шалгадаг сайтууд гараад байна. За тэрэн дээр ингээд энэ харталт нь байгаа тоог нь бичиж шалгаад өгчих юм бол за энэ Marina Air Jordan 1 High, Marina Blue. Тэгээ мөн size нь US 10. Энэ size нь гараад ирнэ. Тийм бол бараг л юм дөө. Ерөнхийдөө оригинал гэж ойлгож болох юм аа. За энэ ингээд гүйцэн тэгээд маргааш эзэн лүгөө гарах нь дээ.